Ой, тэр даймаа. Нааша өрөөдөр. Яасан захирлаа? Манай сургууль одоо нэг 5-600-аад хүүхэд сурдаг. Тэр болгоныг одоо би нэрээр нь дуудаад явж чаддгүй юм да. Аха. Чамааг болохоор одоо манай сургуулийн багш ажилчид бүр нэг андахгүй сайн мэдэх юм аа. Царайлгаар нөө. Энэ сургуулийн хаана булан тохоо байна. Тэнд л одоо энэ 7А-гийн даймаа гэсэн дэвтрүүд л хэвдэж яах юм. Наад бод чи нөгөө муу аваад харна буланд шийтгэж байгаа юм. Гүн одоо дэвтэр чинь муу аваад байгаа мó? Чи муу аваад байгаа мó? Дэвтэр муу аваад байгаа юм. Гүн наад дэвтэр чи муу авсан бол багш нар дэвтэр дээр муу гэж тавьж байгаа юм зү. Хэрвээ намайг муу авсан бол миний духан дээр муу гэж тавина ш. Маргааш нас би багш нартай хэлээ л да. Чамаас юм асуугаад мэдэхгүй бол зохих дүнгийн духан дээр нь бичээд өгөө гэж. За. Хэрвээ духан дээрээ муу гэж тавиулах юм бол өөрийгөө шийтгэхэд буланд очоод зогс мэдв. За. Чиний өгдөө иртгэн босоод хичээлдээ хоцрохгүй ирж болохгүй байна уу? Өглөөний гой сайхныг мэдрээд нэг яаралгүй яваад ирж байгаа ч. Гой сайхан өглөө гэж юу гэдгийг чи мэдхүү? Гой сайхан өглөө юу? Өглөө эрт босоод нэх гой сүнаагаал буцаал ундах чи гой сайхан өглөө байхгүй юу? Маргааш нас би чамд хичээл зааж чадахгүй шүү. Хөө цагаалаа сургуулаасаа гарах гэж байгаа юм уу? Тэнд гэж байгаа юм. Гэхдээ та сая надаа маргаашаас хичээл зааж чадахгүй шүү гэдэг хэрнэ л. Чи сургуулийн төлбөрөө төлөөгүй байна. Хань? Тийм ээ. Энэ хувийн сургууль. Төлбөр мөнгө төлөхгүй л өөр газар очиж сурах хэрэгтэй. Ээж чинь нэг овоо гүйж хурж ирээд нэг сургуулийн төлбөр өгөөд ядгүйсэн бүр тагчиг болжээ. Ээж чинь уц руу залгаад ерөөсөө болохгүй байна. Миний дугаарыг блок хийсэн байна. Facebook руу ороод харьцах гэхээр unfriend хийсэн байна. Та Facebook гэм үү? Өнөөдрийн дотор гэрээсээ ээжигээ юм уу эсвэл ямар нэгэн том хүн очирч уулзуулахгүй бол маргааш сургуультай ирэх хэрэггүй шүү. Заавал өнөөдөр юм уу? Тийм ээ. Захирлаа. Яах вэ? Ээжийг л захиралтай уулзуулж болохгүй. Юм болно. За цаанаас хүн олох уу? Сайн мөн аха. Сайн байна уу? Түн танаас ганцхан юм гойдох уу? За. Би сургуулаасаа хөөгдөх гээд байгаа маа. За. Та манай сургуулийн захиралтай миний ахуулаад уулзаад өгөөч. Хөөш болж штэ. За, харин нэг болцолтой заа. Ямар? Эхлээ чи манай ихнэр манай дүү болоод уулзаад. Та ихнэртэй төлбөрөө төлөөг байгаа мó? Юу яриад байгаа юм бэ? Заавалгаа. Агаа гууж штэ. Чадахгүй. Агаа. Даймаа. Бүжээ. Сайн уу? За сайн уу? Сайн. Чи хичээлдээ суугаагүй юм уу? Чамайг суугаагүй болохоор суусангүй. Одоо хичээлдээ сууж ил да. Яасан бэ? Би нэг гидс өвдөд байгаа маа. Нэг гидсэндээ юм уу л да. Харин тийм хоёулаа сатаруулаад өөр юм яри. За тэгье. Даймаа, чи намайг том болоод дэлхийн үнцэг булан бүрт авчиж гэсэн чи хэвээрээ үздэй. Тэр чи бүтгээ болсон шүү хөөе. Яагаад? Дэлхийн чи юм үнцэг булан байдгүй бөөрөнгийн юм байл ш. Чи ямар өөдгүй. Тэгээ болцсон. Хөөе. Бөөрөнгийн гэснээс юу юм? Энэ хартаа. Би биеийн тамирын заалны үүднээс бөмбөг олоод хоёулаа тоглож болох юм уу? Чи авчиж нууч. За тэгье. Хөөе. Ямар ч багш нар таруулж болохгүй шүү. За. Та чи авчиж нууч. За гоё. За. Ингээд. За. Аха. Би танаас ганцхан юм гойдох уу? Юу? Ганцхан юм гойч л тахаа. Надаа мөнгө байхгүй. Би суулаасаа хөөгдөх гээд байгаа маа. Хин? Би яси. Таныг би мэдэхгүй. Тэгээ та манай сургуулийн захиралтай миний аа болоод уулзаад өгөөч. Би юу? Тэ. Хин хөөгдөн болох юм. Би хөөгдөн болно. Хин захирал нь болох юм. Захирал нь өөрөө захирал болно. Ой даймаа. Та намайг танд юм уу? Би тамирын чамагч бай. Салаа та хоггүй юу? Үрхүү хайлгаа ичхий. Чи би хүүгээ хайчлаа хүч гэж бодох шиг. Сая би энэ захиралын толгоогоо эргүүл загнуулсан. Гарангуут хөөжлөй багтаа гэж бодлоо. Чи намайг сайн хардаа. Энэ сургуулийн үүдэнд хүндэт самбар дээр миний зураг байхгүй хажуулахын дохион дээр байгаа. Тинчин ч гэсэн миний зураг байгаа. Хоёр биенийхээ зургийг харчихъя л да. Хоёр зураг яаж өөдөд өсөн ингэж харах юм? Тэнийг хүн шүү нэрэ. Чи намайг харахгүй ч танихгүй байх нь. Дөнгөж нэгдүгээр ангид орохтой сайн байна уу багшаа гэсэн одоо эдгээр 6 жил хоёлаа уулзсангүй. Сайн байна уу багшаа? Сайн уу? Ямар золгохоо галзууч. Ичээд амтаа суу. За. Энд ч таймаа, энд ч таймаа. Чи ямар дандар баатар уу? Өнөө цагийн дандар баатар. Даймаа, би нөгөөдгөө. Юу харах нь вэ? Багшаа, энэ миний найз охин. Найз ихтрий чи баг харлаа. Хизээвэ. Даймаа шийдэд би гүйцэтгэсэн юм аа багшаа. Ямар том шийдвэр гаргаж ямар том гүйцэтгэж вэ? Үгүй багшаа бид хоёр уг танаас зөвшөөрөл авъя гэж бодсон байхгүй юу? Би тийг алзуу. Багшаа хүүхдээ болъё. Тэгээ. Багшаа,
том толгой гаргаад дураараа шийтсэн дуучлаа. Угаасаа том толгой гаргасан. Та нар дөнгөж 10 дугаар ангийн хүүхдүүд арээчтэй та нар. Одоо энийг мэдж байгаа хүн багий. Бид хоёр анхных нь та мэдчих. Яа. Ямар том юмний гэрж болчихваа. Одоо тэг Яна гисвдүүд ээ. За тэгнэ уухгүй яасан бэ? За сургуулийн эмч рүү явъя. Та нэгэд мэдсэн юм чи одоо гаргаж идэх үү? Болохгүй. Гаргачихъя. Аадэр над хүүхд гин. Бөмбөг. Аадэр. За. Хүжил хам. Чин даймаг дааж. Гүй багш энэ намайг өргөө даахгүй байгаамаа. Чамаг ийм болохоор гिचээл давтуул гэж гай. Хүжил хам. Би тамирын заалгаан үлээ. Багш нь ойрд гिचээл дээрээгүй. Би заагаад өгье. Орж. Би хараас чи бодорой. Цаанаас болохоо. Сайн байна хаа? Сайн байна уу? Ямар богооч очиж мэддэг юм бэ чи? Сайн байна уу? Үсрээ хаа би танаас ганцхан юм гоочдгоо. Юу юм? Би сургуулиас хөөгдөх гээд байгаамаа. За. Тэгээ та манай сургуулийн захиралтай миний хаа болоод уулзаад өгөөч. Одоо би захиралтай ч уулзсан тий. За боли би захирал мангас 2-оос сайдгийн боли юу гүйж. Баха мөнгө өгөө шүү. Хэд 5000. Тав арай бага байна. 100000. Арай бага байна. 15. Бага байна. 20 өгье. За 20 дээр бол болж шүү аа. За болж байна. Ах нь ороод юу ингэ. Ах нь урцаагаа ороод энэ хутга байгаа. Энэ сүх байгаа. Энийг ч гяс ирлүүлээд тэгээд үгийнхээ ажилд гялцуулж өгөө. За Яха та уулзаад болоо ах штэ. нь ороод юу ярих юм бэ? Гол нь ярих юм мэдхгүй. Түүл чи энэ урцаагаа ороод цаг ирлүүлээд. Би тэнд замдаа тайлбарлая. Би ээж давж өгөх ёстой юм штэ. За ээж рүү уцаар хэлээ та. Гэрээс чи хүн ирсэн үү? Ирсэн. Ээж чинь ирсэн үү? Үгүй аав. Аава? Тий. Чамайг ч одоо энэ сургууль 7 жил болоход аавыг чинь бараг нэг шудаа хараагүй юм байна. Овоо таа сүрээд ирдэг нь. Орооч уу? Ороод. За. Сайн байна уу та? За та сайн байна уу? Та энэ додаагийн даймагийн аав нь уу? Чи дайм байх уу? Даймаа. Тийм ээ даймагийн аав нь байна. Та ч одоо хүүхдийнхээ нэрийг мэдэхгүй явсан биш үү? Гүү яатаа гэж. Энэ чи баг багын бид нар нөгөө дади гэж дууцаар байгаа. Даймагээ сая чочирдоо сая. Орж ирдгүү нэр нь орж ирдгүү. Дади гэдэг багхгүй бид. Та наашаа урд ирээ суучихгүй юу? За. Та ийшээ суучихгүй юу? Уучлаарай. Яна би одоо таныг хараад байгаа нь одоо шивтцэх юм болов гэж бодлоо чи. Нэг баг багт шивтцээд нэг өөдөөдөөс хараа суудаг яг тэр шиг бодохгүй уучлаарай. Би таныг гайхаж харж байна. Ааха. Хүүхэд чинь манай сургууль сураад 7 жил болж хахад таны бараг би өнөөдөр л анх удаага харж байна. Би бас таныг өнөөдөр л харж байна. Та ч одоо өнөөдөр л манай сургууль дээр анх удаа ирж байгаа юм чинь. Тийм ээ. Танаа хүүхэд чинь хичээлийн шинэ жилийн нээлт эхлэнгүүт л захирал багшаа баярын минь түргий гээд нэг цэцэг бариад ирсэн. За. Уу аваадаа гээд нөгөө цэцгийг аваад өмнөрлээд тэгсэн чинь дунд нь халгаа навч хийж ороогоод хамар төлчихөж байгаа аахгүй юу? Чи яаж байгаа юм бэ чи одоо? Яасан хадгаагаа тэгээ цэцгэр булаа ицсэн байсан юм уу? Энэ тэнэг нь мэдэхгүй. Та чи хүүхдийнхээ энэ үйлдэлийг өөгшүүлж байгаа юм Яадаг гэж. Яаж байгаа чи даймаа хаа? Чиний буруу штэ даймаа тийм биз дээ. Хүн яах хүн юм өгөл үнгүй юм нугасгүй аваад хамарлууга. Би нэг жишээгээ буруу харьцуултаа буруу хийгээд тах шиг байна уучлаарай та. Захирлаа. Халгаагаар төлсөн газараа шээгэр зүгээр болчихсон шүү. Энэ хүүхэд одоо нэг ийм юм яриад зогсож байгаа юм. Вэ шээгэр зүгээр болчихдээ Монгол домын арга. Баг багт бид нар чи хадгаан төлөг тань шээгээд зүгээр болчихдээ нэрээ. Та ч одоо бас хүүхэдтэйгээ адилхан юм сэтгэж яриад зогсож байгаа юм. Би одоо тэгээ яах юм болж байна? Хүүхэд хамрын маань халгаа навчаар төлчтэй гэдээ одоо хүмүүстээр очиод яг над дээр ирнэ үстэй миний хүүгийн буруу гэж шээгээд өгнө штэ би. Сайхан шээгээд за ер нь шээг нь зөв ч юм уу доо бас мэдэхгүй мэн. Та ч өнөөдөр овоо цаг завтаа яваа юм шиг те. Та намайг эндээ суугаад миний өрөөнд хүлээж угаарай. За. Би хүүхдээ чинь одоо нэг багштаа нүүрэлдүүлчээ хүрээд ирнэ. За. Та бүхэн хооронд өнөөдөр ер нь халуухан яриа болох вэ те. Яа, ховын сургуулаа гэж одоо бүхэл юм хових бах та. Үгүй. Сайн байна уу та? Сайн байна. Даймагийн уу? Тийм байна. Би Даймагийн багангийн багш нь байна. Оо, сайн байна. Тэгээд нэг тантай уулзъя гэж бодоод. За. Явал та. Таны нөгөө Даймагаар өгж явуулж исэн хайр хөтэй шүлэгнүүд миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгсөн. Та үнэхээр уран яруу хөтэй юм байна лээ. Тэгээд таны нэг ямар шүү хүн байгаа юм болоо гэж бодоод
Би нэг иймэрхүү хүн байна да. Тийм байна. Тань миний шүлэг таалагдсан уу те? Маш их таалагдсан. Төвчээрийн тулгцыг нурсан тэр өрөө. Тэрсэн би чамайг тэгээд юу усныг мэдэхгүй. Бүр сүүл чивдэрийн дорх бүлээрсэн хүмүүс үүдийн савар дөнгөсөн юм шиг Одоо болно. Хаач одоо хаашаа юм бэ? Үр хөвгдөрөө захаа цаанаа зөөлөдөх юм. Тэрний орон дээр хичээл номонд нь давт мэдөө. Энийг ав. Дахиад явуулаа үзэрэй чи. Чи яг ч авдгийн тэгвэл. Яг гэж явуулсан чи. Би ямар бичсэн юм бэ? Өөрөө хүнээ андуурч орж ирчихээ зүгээр. Дэмэг яав уу? Тийм байна. Яасан бэ? Би сонссон. Ажил явдалд хэдэн төгрөг цуглуулсан байгаа шүү. Моо маа. Ивидэ. Юу гэнэ? Өвөө. Багсуу. Та хэд сонссон? Имэн гэсэн штеп. Настай хүмүүс ойрхон явчихлаа хөргийдөө. Яан. Та дансаа явуулчаарай. Би нэг хэдэн төгрөг цуглуулаа явуулчих заяа. Сайхан буурдуудаас ир гараа явчихсан шүү дээ. Яваач. Хүн хамт олонтой данс хэрэггүй даймад бид нэр өгчгөө. Тэгээ. Даймаа мөнгө чи байна төө. За энэ нэр бас. Уран зардаг хүү даймыг аав. Тийм байна. Ой. За худаа тоглосон юм. Чи айсан гэж болсон бисаа гусах гэж шууд ингээд. Гусахгүй тийм байхгүй. Тийм байхгүй худлаа. За тоглосон юм. Даймыг хэлдэг байхгүй. Манай авста амар зөрөгтэй. Та хараараа гэсэн байхгүй. Ямар юмны зөрөг. Таныг ирсэн байна гэхээр норд хайцсан гэж бодоод. За шугам зургийн багш алтан гэр. За ямар юмны зөрөг байх. Хүүхдүүд юу н аав нь баатар ээж нь гүнж бол чарагддаг шүү дээ. Харин тий. За би хичээлтэй тэгж байгаа ороод ирээ заяа. За тий. За миний хүүг сайхан дэмжиж өгөө. Цаад чинь зургатаа их сайн шүү. Дайггүй зурдгийн. Ер нь тэгээ хэрэг зөрөгтэй байсан нэр тийм үстэй. Зоригоос илүү эр хүн ухаантай байх хэрэгтэй. За тэгж байгаа ороод амьдрал үүрж явна шүү дээ эр хүн чинь. Хүүхдийн чинь талаар гомдол мэдүүлэх гэсэн эцэг их багш нар ер нь зөндөө байна. Одоо тэгнэ тэгэл. Энэ одоо юу цацаа ичавэ нүгээр одоо. За тэгэхээр та бүхэн хооронд уучлаарай хүлээж. Юу гэнэ. Янаг минь чи хувцаан тайл. Өнгөж тай. Чамра ирээ цэргүй ёс зүйгүй юм бичдэг юм бэ одоо. Энэ одоо хангалт байгаа үстэй чи. Юм чин цагаан хөхний чинь хоёр товч цамцны чинь цаанаас гэрэлтгүй яа. За танд нэг хүн дурчтэй хаяа. Бүр зэдэгтэй барьцтай хэлэхгүй цагт явуулсан байна. Яа. Баса өдийн насанда хүн дурлаа да. Хариу тэсэн ятан хүлэн 7-аагийн даймагийн аав. Наад чи миний юм байна хөөе. Би хаяа бас нэг халамцгаараа нэг шүлэг мүлэг бичдэг тэрэлдэг санаатай миний хөр халааснаас унчихж уучлаарай та. Би тантай уулна өнөөдөр хүүхдийн чинь талаар ярилцахад таны дуу дуусъя. Дээр нь нэмээд таны тухай ярих хэрэг гарах нэ. За уучлаарай. Эцэг эхчүүд та нар ер нь юу бодож яддаг усууд вэ? Хүүхдээ үр хүүхдээ сургууль руу явуулчихвал хамаг хэрэг боллоо бүтлээ гэж боддог усууд уу? Хүүхэд ер нь сургууль дээрээ их цагаа биш. Гэр орондоо эцэг эхийнхээ дэргэд их цагаа өнгөрүүлдэг юм ойлгож байна та. Танаа хүүхэд өнөөдөр шилжилтийн насандаа ирээ. Та ямар муу өндөрлөж танаа хүүхэд ямар ч хүмүүждэггүй. Та сурлаг би намайг сонсолтой. Энэ хүүхэд уруу татаад байгаа хүмүүс. Эцэг их нь яаж би уруу би өвчтөн шүү би. Би уруу татаад байгаа хүмүүстэй би өвчтөн шүү би заяа. Даймаа бол тэргүүний сурагч. Манай хамт одоо ер нь даймаагаар бахархдаг шүү. Та хэд би хүмүүнээс дайн гэж өрөөсөө байхгүй заяа. За даймаа хонд сураад болохоо бай да. Бид нар даймаагийн сурдлын дийлхэ бай да. Та тэг хэлэлтэй би нар уруу татаад байгаа нөхдүүдтэй би ярив та. Би аав хүний хувцас чи яадаг. Гөр хөөш. Ямар чангатай вэ миний хүч. Та байна миний хүч. Эцэггүй ер нь ийм чангартай байх хэрэгтэй. Та хэлэлтэй би тэдэртээ би хинээ би аавын хувцас чи яадаг. Гөр хөөш. Танаас миний хойд энд яриа болоо. Заанаас өөрөө. Та чи ямар ноцолдох ч юм шиг яриагаа эхэлдэг юм бэ чи. Заанаас. За тэгэхээр дайманаас та ороод чи та шагаагаад авахгүй чи бай. За энэ багш чи юу ярэ заграл чи наа. Чамдаа за даймаа. Ой. За даймаа. Шугам зургийн багшийг дуут. Юу вэ? Даймаа хурдлаач. Би энд байна. Даймаа наач байна. Даймаа миний хөө босоороо. За. Энэ мөн хүүхэд одоо дандаа ингэж унаад тосч бүдчиж явах юм аа. Шугам зургийн багшийн дуудаад тэр заяа. Юу болоод байгаа энэ сургуульд? Чи яаж байгаа юм бэ? Чи яаж байгаа? Та яах гээд байгаа юм бэ аа? Ой. За миний хөө. Хүүхдээ сайхан эрхлүүлж бай. Хүүхдтэйгээ сайхан тоглож бай. Та чи яах гээд байгаа юм бэ? Хүүхэд баярлдаг байхгүй юу миний хөө? Сони юм та чи. Яах ингэж дууцсан ба та. Тийм ээ дууцсан.
За та эндээс гарахгүй байж байгаа. За. Та энд байж байгаа. За та яаж байгаа? Аа. Та сургууль дотор яаж байгаа? Та байж байгаа багшаа. Хүн хараад онгөрөөд юм хайш юм болоод. Наад нөхөр чи сая орж ирж байгаа. Тийшээ таваа тэн тав. За минь хөө багшны захаан дээр нь тавьчих. За минь хөө танаа хүүхдийг нэг жил үнгүй сурах гар болсон шүү бид нэр. Ийм авьяаслыг хүүхдийг бас нэг үнгүй сурах хэрэг байдаг байхгүй юу? Нэг жил Ямар олон ааштай юм бэ таач. Манай ээлж ирж байна. ээжээ. Дахин багшаа. Юу та чи ягаад манай хөх сургуулиас нь хөөгөр олчиж байгаа юм бэ? Бид үгүй сая сонсоод наашаага зур хар хичээг үгэд ирлээ. Таны ус толгой чи яач вэ хөө? Энэ үс ядгээс архисөрөөл хүчгүй. Захир багшаа. Та намайг нэг харж үзээч дээ. Би ч нэг мөнхүйтэйг амьдрдаг ядарсан нэг муу авгаа штэ. Аав нь гэж нэг юм артаач байжсэн бод амьдралаас нэмэртэй л байхгүй юу төө? Аав нь энд байгаа юм шүү. Юу? Ээж ханаа би арцаагаад энд байж штэ ханаа. Би вэштэй ханаа арцаач өршөөлөөр гараад ирлээ штэ би чинь. Ханаа шууд хүүгийнхаа захиралтай уулзаад чамтай ч уулзалгүй шууд хүрээд ирлээ ханаа. Ханаа хүүгийнхаа бүх сургууль энтрийн зогсуулчлаа ханаа. Ханаа би Энэ од чи яаж идэрч байгаа? Тэнэг аа мөн бэ? Ямар адилхан хоёр вэ? Йоо, захир багшаа. Би төлбөрийн талын аваад ирсэн. Үгүй аавтан яриа тохирцсон байгаа. Бүх юм шийдснээрээ нэг жилдээ үнгүй сурах гар болсон. Даймаг ээж та наашир. Үүнээсээ сургууль дээр эцэг ихийн дуудуулах юм бол та өөрөө ирж уулзч бай. би хаяа Та зүгээр. Та амраад байж. Та өнгөртөө амраад байж. Та хэрвээ сургууль дээр багш нар дуудвал та ирж уулзч байгаа. би уугна. Та зүгээр та гэртээ л байж. Гэртээ амраад. За таймаа минь аа. Эцэг ихтэй хүн шүү чи аа. Чамд бас их учир байна шүү таймаа минь аа. За гайгүй гэрт очиж чамтай би хатуу ярина заа юу. Аа? Яагаад багш нарынхаа Хүүхэдтэй ингэж хамаагүй ширээ харьж болохгүй шүү хөө. Одоо даймаа дараагийнхаа хичээлд орох цаг болчлаа. За даймаа багш нар оролдоо тэгээ одоо шугам зургийн хичээлтэй. Миний хөө ээж нь хүлээж байгаа одоо. За, сайн ястай та намайг уучлаарай. та намайг уучлаарай. Та намайг Санаандгүй юм бол хүү чи надад 20,000 төгрөг өгөхгүй юу? Тэгэл би нэг ороод уулзаад гарах юм гэж бас нэг л болж өгсөнгүү. Тэгээд энэ цагирт нэг хувийн сургуулийн цагирт гэсэнтэй хүү ажилчтайгаа хүүхдүүдтэйгээ янз бус ханддаг гинэ. Тэгээд одоо ялгуурдан гадуурхаад яад гинэ. Их олон ажилттай хүн байна. Тэгээд би бас жоохон хэтрүүлч үү? Яаж даймад бас хүчрэ байна. Бас хажуугаар нь бас За яах вэ? Харин та намайг уучлаарай. Би ч сандарлаа шүү. Мөн хүүгийн минь сургуулиас хөөж ийн гэд хар ирчэрийг өгөөд ороод ирсэн чинь аав нь ирсэн байна гэдгийг. Гэхдээ чи ингээд хүрээд ирдэг юм ахтаа гэд эргээд харсан чи огт танихгүй хүн арцаач зогсож ит. Тэгээ бодлоош юу үйдэг удаа надтай ч адилхан санагдаад очиад зүгээр ингэ зохиж аваад намайг уучлаарай. би бол танаас өөр таа ч харин нөгөө нэг Нарутотой ямар адилхан юм бэ? Японы хүүхэлдэйн киноны баатар Нарутотой ямар адилхан юм бэ таа ч аа? За тэр ч бас юу? Зүгээр. Яс тоглоомтой юм бэ юу? Би өөрөөс чи нэг юм асуучих За уу? тэгээд Өөрөө ер нь завтай байдаг хүн үү? ажилтаа цаг нь багт та. Юу гэсэн үг вэ? Ажилгүй гэсэн үг байхгүй юу? Аа. Гой зөөлөж жилж штэ. Тийм үү. Тий. Тэгвэл та нэгэнд гоё ажилгүй юм чи нэг юм гоё чи. Ямар муухай хэлдэг юм бэ? Нэгэнд гоё ажилгүй ч гэж. Ажилгүй байх тийм сайхан юм биш шүү дээ. Уучлаарай намайг. Та тэгвэл хаяа заваараа миний хүүгийн хурал цууж байгаа. Тэгээ ёо тэгээ Би ажил ихтэй. тэгээ би хурал суужээ. За баярлалаа. За. Ингээд хоёлоо танилцъя хөө. За, тэгээ. Би Даймигийн ээж Дарима гэж За эмэгтэй байгаа. дамдсүрэ энэ ямар олон дээнүүд вэ энэ одоо нэг гэрт ороо даймаа босаачаа дамдсүрэ дарима цаага чамдаа даймаа дамдсүрэ гэдэг ястаа гоё айдуулхантай цагаараа ганц вэ гэдэг байгаа штэ. Та ч ихтэй харин хөвгөлтэй хүн үгүй юу? Би тэгвэл танд дахиад нэг юм хэлчихье. Та бас чөлөө цаг ихтэй байдаг хүн. Тэгвэл маргааш нэг цав гараад манайхаар ирээч. Би өөрт чинь бас нэг аяг цай өгч баярлсан талархсан. Баярлаа. Тэгэлгүй яа тийм. Юу би таныг дөхүүлээд өгвөл болж гинөө. Йоо намайг одоо хөөх ямар сонир сонсож байна. Би ийм үг сонсоогүй их утас. За. Би бол ер нь хүн анханасаа л дөхүүлж өгж байгаагүй маа. Тийм үү? Ганц вээд гэдэг байгаа штэ. Сугтч. Йоо Би болох таныг юм уу? болгүй яадаг юм бэ чи аа? Яа, даймаг ээж даримаг дандин сүрэн дашнимтай өдөр дандны годомж дагуулад явлаа.